Мэд хүргийн эрхэм үзэгчтэй манай амь дээрээ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочноор оном сангийн удирдах зөвлөлийн дарга шинжлэх ухааны доктор Дашдорчин Наранбаатар хүрэлцэн ирээд байна. Тань өөрөө мэд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед энэ илэгний бас гепатитын B, C, D вирус гэсэн өвчлөл бол ер нь манай Монгол улсыг бас цаашдаа ер нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бас хамрах шинжтэй байна л да тийм. Тэгэхээр яг таны хувьд бол сая ингээ бас сүүлийн 2 жилийн хугацаанд энэ эрүүл илэг хөтөлбөр гэдэг зүйлийг гаргаж ирээд одоо бол үндсэндээ энэ жилээс эхлэх хэрэгжиж эхлэх гэдэг явж байна. Сая өнгөрсөн 7 хоног та ерөөхдөө танилцуулга хийлээ тий. Тэгэхээр энэ бол ер нь бол манай Монголын хувьд төдөг ер нь Азиста бас баг анхдагч л болох гэдэг шиг байна. Ер нь дэлхийд бас та өөрөө хэлжсэн цөөхөн орн байдаг гэдэг. Тий. Тэгэхээр бас ер нь яг нэвтрүүлгийнхаа бас эхний асуултыг бас эхлэе л да. Одоо энэ яг оном санга та яагаад үүсгэн байгуулах болов? Ер нь энэ эрүүл илэг хөтөлбөрийг бас яагаад хэрэгжүүлэх болов? Тий. За ерөнхийдөө энэ юу юм л да. Би эхлээд ярихынхаа өмнө өөрийнхөө талаар баг зэрэг танилцуулж бас хүмүүст энэ хэн гэдэг хүн очроо юу хийгээд байна гэж. Намайг Дашдорчин Наранбаатар гэдэг. Би өөрөө эмч бол биш, физикч мэргэжилтэй. Тийм биофизикээр шинжилгээ ухааны докторийн зэрэг хамгаалсан. 90 онд их сургуулийн физикийн ангийг төгсөөд тэгээд Америкт Purdue их сургуульд очиод 2005 онд докторийн зэрэг хамгаалаад тэрний дараа 2006-аас 2010 он хүртэл бол Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэн гэж Bethesda, Maryland гэдэг Washington DC-ийн гадна талд байдаг. Энэ газар бол судлаачаар 4 жил ажилласан. Тэгээд энэ ажиллаж байгаа хугацаанд би нэг 2006 онд Монголд ирэх боломж гарсан юм аа. Тэгээд тэр үед ингээд харж байсан. Яг хөө би тэр үед бас докторийн зэргийн ажлыг бол их сайн хийсэн. Олон сэтгүүлд ажил хэвлүүлсэн. Тэ ажил бол эрдэмтдийн ажил бол их амжилттай явж байсан. Тэгээ 2006 онд ирээд ингээд ажиллаад явсан нэг сар гарan болсон л доо. Тэгээд ингээ харж байхад бол ерөнхийдөө би тэнд нэг сүрхий мундаг хүн эрдэмтдийн ажил хийж ийн гэдээ яваад байдаг. Бас ард түмний амьдрал, гэр орны амьдрал иймэрхүү бас нэлээд төвхтэй харагдаж байсан. Тэгээ энийг хараад манай одоо миний хамтран зүтгэгч миний 2-3 дүү байгаа л да. Нэг нь Наран Жаргал гэдэг доктор байгаа. Манай сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бээжинг сургуулийн ангаах ухааны ангийг төгссөн. Дараа нь англи докторийн зэрэг хамгаалсан. Наран Жаргалтай ярилцаад ер нь энэ эрүүл мэндийн чиглэлээр Монгол улсад юм хийх хэрэгтэй байна. Хийх зүйл их байна гэд. Ингээд 6 оноос эхлэлтэй ерөнхийдөө ярилцж байгаа. Тэгээд 7 оны сүүлээр оном сан гэдгийг байгуулсан юм байна. Тийм. За тэгээд оном санг байгуул оном сан бол ерөөсөө л 2 зорилготой. Оном гэдэг нь бол хүмүүс их асуумалд ямар утгатай үг юм гэж манай буурлын аавын нэр юм байна. Энэ эрдэм дэлгэрүүлэх огторгон хязгаар энэ гэсэн үгтэй санскрит төвд гаралтай үг юм блэ. Тийм тэгээд ерөөсөө бидний зорилго бол эрүүл Монгол хүн тийм ээ эрдэмтэй ийм хүн Монгол хүн бий болохын төлөө энэний төсвийн тулд тодорхой зүйлүүдийг хийх ийм зорилготой. Тэгээ ер нь бол бид нэр Монгол улсын эрүүл мэнд боловсролын салбарт ажилладаг ийм байгууллага. Тэгээ 2008 онд ерөнхийдөө байгуулагдсан. Яг юуны манай хууль зүйн яамд бол байсны бүртгэлтэй. Тэгээ эрүүл мэндийн салбарт бол яхаа бас хийцсэн юм та бид нэр. За тэгээд ингээд гол хийсэн зүйл бол жишээлхэд энэ нөгөө халдварт бус өвчин осол гэмтэл энэ хавдрын чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг Монголын мянганы сургалтын самтай хамтарч зохион байгуулсан. Энд нэг 17 мянган орчим хүн сургасан. Тэгээд нэг 50 орчим мянган хүн өдрийн сургалтыг хийсэн. Энэ дээр одоо манай аймгийн эрүүл мэндийн газрууд, нийслэлийн эрүүл мэндийн газар тэгээд анагаах ухааны үндэсний их сургууль ингээд олон байгууллагатай хамтарч ирсэн мэргэжлийн холбоотууд. Тийм тэгээд бид нар бол ерөнхийдөө эхнээс 2006 онд тэр үед бас би хэлжэлээ л да. Манай ээжийн одоо илгэний шинжилгээ нэлээд өөрчлөлттэй гараад тэгээд манай дүү тэр үед юунд Бээжинг их сургууль сурч исэн. Бээжинд очиод тэр хоёр бас нэг очих. Манай ээж хоёр. Ингээд шинжилгээ хийгээд үтсэн хоёулаа C вирустэй гэсэн ийм хариу гарсан. Манай ээж бол эрүүл мэндийн салбарт насаар ажилласан, сувлэгчээр насаар ажилласан хүн. Тэгээд өөрөө бас цусны донор байсан. Тэгээд ингээд C вирустэй. Тэгээ яг хуу ерөнхийдөө бол ээжийн шинжилгээ бол гайгүй нэг их тийм учиргүй өөрчлөлттэй биш гайгүй бас идэвхжил нэлээд бага. Харин аавах маань бол бүр нэлээд өндөр идэвхжилтэй ер нь бол эмчилгээ хийхэд дараахан хэрэгтэй болчихсон. Ийм байсан л. Тэгээ энэ бол яг хуу ингээд
тэгээд ерөөхдөө бол аауд эмчилгээ хөөцөлтөө за ер нь юм судлах тийм ээ энэ чинь эрдэмчлэгээ судалгааны л ус сурчин тэгээд судлаад энэ ер нь төвшин ямар байна юу болж байна гэдэг ингээд 2006 оноос хойш судлаад ингээд явж явах хооронд бол яг гоо судалгааны шинэ юмнууд гарч ирж байна хувьсгал явагдаж байна энийг бол бид нар 2006 оноос хойш л ингээд хараад байж байна. Тэгээ 8 оны үед ерөөхдөө бид нар бас ярилцаад энэ дээр юм хийвэл одоо тэртэргүй одоо ингээд зүгээр зөвхөн манай гэр бүлийн тухай ярил л да. Манай нэг авгах гэж жишээлхэд 2011 он 50 настай та нийлэгний хавдраанаас орсон. Нэг нах цах маань одоо 57 одоо бас нийлэгний хавдраанаас орсон. За ингээд энэ бол яг хуу зөвхөн манай гэр бүлийн түүх шүү. Бид нар бол тийм нэг онцгой одоо өвөрмөцтэй юм биш. Ерөөсөө л Монголын бүх л гэр бүлүүдийн юм түүхтэй. Монголын бүх хүн л нэг найз юм уу тийм ээ. Одоо жишээлхэд миний их сургуулийн ангийн анд маань БД вирусын одоо хавсарсан халдварт. Одоо асаталаад гэдэг тэр нэг 100 150 заримдаа 200 300 хүрдэг тийм ээ. Ингээд ийм амьдралын түүх энийг бол зүгээр ингээд одоо жишээлхэд би судалгааны ажиллаа хийгээд л Америкт тэгж амьдраад Америкийн дундаж төвшөнд дунджаас дэд төвшөнд ингээд амьдраад яваад байгаа бол бас нэг тийм их сонирхолтой биш. Тэг яг уу үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд ажиллаж байгаад 2010 онд Argonne National Laboratory гэдэг Америкийн үндэсний лаборатори гэдэг юм л да Чикаго хотод байдаг. Чикагогийн гадна талд байдаг. Тэгээ энд би профессороор ажиллах урилга аваад тэнд тэгээд 3 жил гарan ажилласан. Өнгөрсөн 2013 оны 9 сард би албан ёсоор одоо чөлөөлөх өргөдлөө өгөөд ингээд ерөөсөө сан дээр юу яа төвлөрч ажиллая гэдэг. Ерөөсөө миний яг уу эрдэмтний ажил бол маш амжилттай явж байсан. Одоо миний 20 гаруй олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн ажилтай. Тэгээд яг профессорын төвшөнд хүрсэн хүмүүс нэх олон байдаг юм л да. Яг монголчууд их цөөхөн тийм хэрнээ бүгдөө их юм хөвгөний чадамжуулах сайтай улсууд. Тэгээд хийгийжсэн юмнууд бол хийсэн. Гэхдээ ер нь бол энэ бас хүн ардынхаа төлөө бас тийм гэр бүлийнхээ төлөө бас хөвгөн юмнууд байна шүү дээ. Ер нь бол юм хийх хэрэгтэй байна. Монгол улстай очиж юм хийх хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол ингээд яасан л да. Тэгээд яг хөө энэ ингээд ямар нэгэн зүйлийг хийгээд ингээд юу хагаад ирэх тэр зэрэг ерөөсөө л явж хамгийн санхүү мөнгөн дээр байдаг. Их сайхан зүйл хийж болно. Монгол улс бол одоо жишээлхэд бид нар хөгжиж байна. Гэхдээ одоо ингээд эдийн засгийн хямралтай байна тийм энэ магадгүй. Ерөөсөө явж бүхэл юм мөнхөө санхун дээр тогтдог. Тэгээ ингээд харах дээр би ч нөгөө эрдэмтний юутай шинжлэх ухааны хүн болох тэр зэрэг миний найз нөхөд гэхээр дандаа нэг газар профессор юм уу гол нэг эрдэмтний ажилтан ийм л улсууд байдаг. Тэгээ яг ийм нийгэмд хэрэгтэй ийм зүйл хэрэгэд тэгэхээр их мөнгө төгрөгийн хэмжээ босгох хэрэгтэй тийм ээ. Ингээд энэ сайн сайхны төлөө юм хийхин тулд бизнесийн одоо юу холбоо эхлэхээр маш хэрэгтэй болдог л да. Тэгээ энэнийг ерөөсөө одоо яг хөтэ сургууль гэл ингээд их олон жил сурсан тэргээд ингээд одоо нэг докторийн травмал гарч олон жил сурчдаг. Тэгээд бас нэг тийм эрт ажлын юунд ороогүй болохоор бас тийм юутай дутагдaltaй талууд байдаг л да. Тэгээ энэнийг нөхөх зорилгоор ерөөсөө Стэнфорд их сургуулийн бизнесийн сургуульд нь очиод тэр нөгөө их бизнесийн холбоотой энэ улсуудтай нэмж байсан танилцъя гэдэг. Тэгээ сайн өнгөрсөн жил би нэг удирдлагын ухааны мастер гэдэг Стэнфордод очиж амгалсан. Тэгээ яг Стэнфорд их сургуулиас төгссөн, бизнесийн сургуулиас төгссөн анхны монгол хүн болсон ухаанд. Тэгээ энэ ерөөсөө яг над нэг тэр тэнд боловсрол дутагдаад ингээд яатсан юм бол байхгүй. Ерөнхийдөө бол зүгээр тэр одоо нэг англиар бол network гэж хэлдэг тийм ээ. Хүрээлэл тэр танилын хүрээлэл өргөсгөх юм зорилготой байсан. Тэгээ ингээд 2008 онд бид нар тэрнийг ярилцаа. Тэгээ яг тэр үед бол шинэ имчилгээний эхний юмнууд гарч ирж байсан боломж жоохон муутай байсан. 2010 онд 10 11 онд жишээлхэд нөгөө аавын маань циррозных нь юуных нь фиброзис гэж ярьж байгаа одоо хатварлын их юм л да. Тэр нь ингээд нэлээ ягаад тэгээ нас нь нэлээ явж ирсэн учраас бид нар бас нэлээ яарад тэр Аргонд ажиллаж байхдаа Чикагод очиад Northwestern их сургууль дээр одоо энэ орж ирэх гээд байгаа имчилгээнүүдийн эхний хөлбөрийг мань нөхөр дээр хийлгэсэн. Тэгээ энэ бол юу байсан л да мань нөхөр clinical trial уу одоо жинхэнэ туршилтын тийм имчилгээнүүд. Тэгээ яг бид нар бол тэр үнэн дээр энд бол шинжлэх ухаанаар батлагдаад ингэсэн учраас аавыгаа жишээлхэд тэрэнд санаа зовлого оруулаад тэгээ мань нөхөр одоо тэр энэ сопосгүйгээд одоо энэ орж ирэх гээд Монголд одоо баахан сенсац болоод байгаа энэ юмний одоо эхний дараагийн өмнөх үеийнх нь хөлбөр юм л да. Телепервир
интерферон, рибавирин гэдэг. Телепревир, рибавирин хоёр нь бол энэ, интерферон бол 7 хоногт нэг удаа хийдэг тариа тийм ээ. Ийм гурвалсан эмчилгээ маань нөхөр 6 сар хийлгэсэн. Тэгээ интерферон хийлгэхэд ямар хүнд байдаг тийм ээ. Тэр хүний бие нь ямар болдгоо тэрний бие бол одоо нүдээр хараад өдөр болгон одоо ингэж ярилцаад маань нөхөр одоо шилхэд тэр үед интерферон хийлгээд ингэ босч чаддгүй тийм ээ. Тэр чинь цусны нөгөө цагаан эс нь унаад хүчил төрөгчийн дутагталд ороод ингэ намхаш газар сууж яадаг. Эхний 2 сар бол гайгүй байсан. Эхний 3 сар ерөнхийдөө гайгүй байсан. Тэгээд 3 дахь сараас хойш л хийсэн. Тэгээд ер нь бол энийг хийгээд биеэрээ мэдрээд тэгээд ингээ гэр бүлийн ч түүх байна. Тэгээ наран жаргал бид хоёр бас ярилцж байгаад 2012 онд манай сургалтын үйл ажиллагаа ерөнхийдөө нэлээд сайхан чиглэлээр дуусах тийш хандсан. Ингээд ирэхэд үед за дараагийн ажил маань юу байх вэ? За ерөөсөө бид нар энэ вирус гепатит дээр ажиллах хэрэгтэй байна гэд. Яг гоо тэрний өмнө 11 онд бид нар жишээлхэд нэг байгууллагад Fire International гэдэг Америкийн байгууллага манай судалгааны ажил дээр эрүүл мэндийн ажилтны дундах вирус гепатитын тархалтыг судалгааны ажил дээр бид нар мөнгө төгрөг юу хийгээд donation хийгээд одоо хандивлаад тэд нас тийм одоо уурангаад байна уу да. Тэр юу нөгөө дээжээ цуглуулахыг бид нар зохион байгуулж өгч байсан. Тэгээд энэ яг хөө тэгээд ингээ яг үнэхээр тэр талаар юм хий гэж бодож байгаа юм зорж байгаа тохиолдолд бол өөрснөө хийх хэрэгтэй байдаг гэдгийг бас ойлгосон. Тэгээд 2012 онд наран жаргал доктор маань ерөөхдөө сууж байгаад энэний нөгөө хар зураг гэж ярьдаг тийм ээ. Энэ хөтөлбөрийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хар зургийг гаргаж ирсэн. Тэгээд хар зургийг гаргаж ирчихэд ерөөхдөө бол бид нэр судалгаа шинжилгээний улсууд учраас тэгээд тэр тус маань эрүүл мэндийн шалгаанд бол хамгийн чухал нь бол юу байдаг? Одоо англиар бол evidence гэж хэлдэг. Одоо баримт тийм ээ, тоо баримт, статистик зөвлөх хэрэгтэй. Тэгжээж ямар хуу юу хийх үү? Ямар хуу юутай байна вэ? Тэгээ 2012 онд бид нэр судалгааны ажлыг эхлүүлсэн. Тэгээд 13 онд бол яг одоо судалгааны ажил яваад Монгол улсын 4 аймаг нөгөө баруун, зүүн, өмнөх тэгээд одоо төвийн гэдэг ч юм уу эсвэл хойдлын гэдэг юм уу. Ингээд 4 аймаг. Тэрэн дээр бол Завхан, Өвөрхангай, Дорногов, Хинти 4 орсон. Тэгээ Улаанбаатарын бүх төрхүүдийг оролцуулаад ингээд нэг санамсаргуу судалгаа хийж байгаа юм л та төвөрчсөн судалгаа. Тэр нь бол яг үхээр одоо нөгөө юуны пол юу авдаг штэ. Нөгөө улс төрийн нөгөө санал суулга авдаг шиг нэг юм хүмүүсийг санамсаргуугаас судлаад. Ингээд тэр нэг 1000 ойролцоогоор 300 орчим хүн байсан. Гэхдээ энийг нөгөө яг санамсаргуу байх үүднээс тийм ээ жишээлхэд одоо манай чинь нэг хүнийг дагуулад ирвэл нөгөө вирустэй гэдгээ бас мэддэг юм би магадгүй вирустэй байх гэсэн хүн цуухараад байдаг байхгүй. Жишээлхэд тэрнийг нь бол хасаад тэгээ яг ингээ нэг оршин суугчдын листнээс нь харж хагаад за баяраад орж ингээд энэ хүмүүсийг санамсаргүйгээр аваад ингээд судалгаа хийж байгаа. Тэгээд тэр судалгааны санамсаргүй төвөр ингээд энэ бол шинжлэх ухаанд одоо юу атсан зөвлөлтөд тогтчихсон ингэж хийдэг. Тэгээд ингэж гаргаж ирсэн. Ерөнхийдөө бол бидний судалгаагаар бол одоо энэ манай багийг бол манай одоо илгэний гэж олдорсон яа давдарж гээд анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн профессор давдарж багш манай наран жаргал доктор Баярмагна профессор бас анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн профессор Бэхволд гээд манай одоо докторийн зэрэг хамгаалах гэж байгаа ийм 4-5 хүний бүрэлдэхүүн хүнтэй ингээд судалгааны ажиллаа хийсэн. Өөрснөө яг аймаг руу явж юугаа цуглуулсан, цусныхаа дижиг цуглуулсан. Тэгээд хотын бас дүүргүүдээс өрх имлэгүүдтэй хамтраад цусныхаа дижиг цуглуулад судалгааных нь гаргаж ирсэн. 2000 сая энэ өнгөрсөн 12 он. Тийм нь бол 13 онд. 12 онд ерөнхийдөө нөгөө төслөө бичээд за нэг иймэрхүү зүйлүүд хийх хэрэгтэй мэн гэдгийг гаргаж ирээд тэг хамгийн түрүүний ажил судалгааны ажил байсан. 13 онд судалгааныхаа ажлыг эхлүүлсэн. Тэгээ энийгээ бол судалгааны ажлын санхүүжилтийн тэрийг бол гас гадна талаас босгосон. Канадаас босгосон. Канадын Grand Challenges Canada гэдэг одоо ийм англиар бол bold ideas with big impact гэж байгаа. Тэр нь болохоор тэр их одоо том зорилготой, том санаа гэсэн ийм чиглэлээр нэг 100 мянган долларын санхүүжилт гадна талаас босгож авсан. Тэгээ өөрснийхөө санхүүжилтийг дээр нэмээд ингээд судалгааны ажлыг хийгээд төгөлтийн тодорхойлсон байна. Одоо энэ судалгааны чинь ачаар одоо нэг өсөндөө 400 хэдэн мянга гаруй вирустэй хүн байна гэсэн энэ тоо гарч ирсэн гэсэн үг. Тий. Ерөнхийдөө бол тий энэ дээр бас нэг юм байна.
Өмнө нь судалгааны ажил бол хийжсэн одоо Баатархүү доктор, Давагдорж доктор Оюн Сүр академичний нийлж хийсэн 2003-аас 2005 онд хийсэн судалгааны ажил байдیں۔ 2003-аас 2005 онд юугаа дээжээ цуглуулад бас хүнд үе байж мөнгө төгрөг муутай тийм ээ. 2 жилийн хугацаанд дээжээ цуглуулад 2008 онд хэвлүүлсэн ажил байгаа л да. Тэрэн дээр бол жишээлхэд С вирусын халдвар бол манайхаас их өндөр гардаг. 15.6 гэд ойролцоогоор 269 мянган хүн одоо С вирусын архаг халдвартай гэж гэсэн. Манай судалгаагаар бол яг нөгөө арай бага гардаг юм аа. Тэрэн дээр ингээд эрдэмтэд маань ярилцаад тэгээ бид нар 8 сард яг энэ судалгааны ажлаар бид нар 3 сард үндэсний хэмжээний вирус гепатитын өнөөгийн байдал цаашдын төлөө өгсөн үндэсний хурал зохион байгуулсан 80 гаруй эрдэмтэд ягаад магадгүй хэвлэл мэдээллийн 5 хот сонссон байх нэг ил цагтлын тэр 5 сард хэвлүүлээд байсан да. Тэгээд тэрний ингээд бас зөрөгтэй тоонуудаа бид нар хоорондоо ярилцаад эрдэмтэд 8 сард хурал хийгээд ерөнхийдөө бол ойролцоогоор нэг 200 орчим мянган хүн ингээд С-ийн халдвартай 200 орчим мянган хүн Б-ийн ингээд нэг 400 орчим мянган хүн вирус гепатитын халдвартай архаг халдвартай байна гэсэн үндэсний хэмжээний тоог энэ дээр санал нийлсэн. Тэгээд энэнийг хэрэглээд одоо шилхэд С вирус дээр бол 200 мянга гэдэг математик загварчлалыг хийгээд Journal of Viral Pathology гэх тэр сэтгүүлд олон улсын сэтгүүлд одоо энэ ажил нь гарч байгаа математик загварчлал одоо ийм имжлэгээ хийгээд явал ингээд гэсэн үр дүнд хүрнэ гэсэн. Энэ тэгээд тэр 400 мянга гэдэг тоо бол ерөнхийдөө энэс эрдэмтдийн одоо судалгааны ажлуудаа дүгнээд ингээд ярилцаад одоо тохирсон одоо санал нийлсэн тоо нь бол 400 мянга байна. Одоо тэгвэл юу вэ л да одоо энэ эрүүл хийлгээ хөтөлбөр рүү орё. Энэ хөтөлбөрт бас та нэг хэлжсэн энэ нэлээд олон дэд хөтөлбөртэй байна. Нэг 4 хөтөлбөр байх шүү лээ дотор. Тийм. Эрт хил рүү 3 хөтөлбөртэй. Тийм. Эдгээрээс бас та надад очиход өртгөл. Тэгэлгүй яах вэ? Эрүүл хэлэх хөтөлбөр бол ерөнхийдөө за ингээд судалгааны ажлаа хийжлээ. За тэгээд 400 мянга орчим хүн архаг вирус гепатитын халдвартай байна гэдэг. Яг энэ дээр би нэг зүйл тайлбарлаж. Гепатит гэж вирус гепатитын вирус энэ төр гэдэг ингээд. Гепатит гэдэг маань болох дээр яг нэр томьёологч хул да гепатит гэдэг маань болохоор юу гэсэн үг вэ? Ерөөсөө өрөвсөл гэсэн үг. Илгэний өрөвсөл. Вирус гепатит гэхээр вирусээр үүсгэгдсэн илгэний өрөвсөл. Тэгэл өрөвсөж явж байгаа л одоо хатуурдаг тийм ээ. Одоо цирроз болдог. Тэгээд хавдар болдог. Ийм зүйл процесс байхгүй юу? Тэгээд гэтээ ингээд 400 мянга орчим хүн архаг вирус гепатитын халдвартай байна гэдэг. Вирусын халдвартай байна. За гэтээ тэрний хэн гэдгийг тодорхойгүй тийм ээ. За хин гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт нь вирусын халдвар аваагүй одоо жишээлхэд ингээд 10.6% нь Б-ийн халдвартай, 11.1% нь С-ийн халдвартай гэх манай судалгаанаас гарч ирж байгаа. 20 стэйш насныханд. Тэгэхээр ойролцоогоор 20 орчим хувь наахна шүү дээ. Тэгэхээр халдвар аваагүй 80% байна. Тийм ээ. 80% бид нар хамгаалах хэрэгтэй. Энэ бол одоо эрүүл мэндийн системийн хамгийн чухал ажил. Одоо урьдчилсан сэргээлт гэдэг чинь. Тэгэхээр эрүүл хэлэх хөтөлбөр урьдчилсан сэргээлтийн дэд хөтөлбөр гэдэг энэ бол одоо бид нар хамгийн их анхаарал тавих хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах нийгмийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлээд энэ одоо халдварыг авахгүй байх тийм ээ аваагүй улсуудаа хамгаалах одоо вакцинжуулах энэ хөтөлбөр байна. Энэ бол урьдчилсан сэргээлтийн дэд хөтөлбөр. Хоёрдугаарт нь тэр 400 мянган хүн гэж 400 мянган хүний хэн бэ? Наранбаатарт авсан байгаа мó тийм ээ дорж авсан байгаа мó Батн авсан байгаа мó энийг бид нар тодруулах хэрэгтэй байхгүй. Тодруулсны дараа бид нар тэр хүнийхээ нөгөө нас өвчнийх нь байдал тийм ээ цаашдын төлөөс нь хамааруулаад эмчилгээ хийн эсвэл одоо амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой зүйлүүд хийх ёстой энэ гэдэг ийм зүйлүүд хийхин тулд эрт илрүүлтийн дэд хөтөлбөр гэж. Тэр нь болох дээр эрт онцлог нь шүү дээ. Одоо манайд энэ дээр эрт онцлог тал дээр ингээд ярихад хавдартай улсуудыг одоо ихэнх хувь нь бид нар 3-4-р үед нь онцлогдог. Тэгээ тэр нь юугаар харагддаг вэ гэхээр Монгол улсад хавдартай гэж онцлогдсон улсуудын 80% нь эхний жил 2 жилдээ нас бардаг. Хавдрыг бид нар хавдар болцсны хойно онцлох юм бол аль хэвтний оройчихсон байхгүй. Хавдар болохоос өмнө тийм ээ одоо илгэний хавдар дээр жишээлхэд вирус гепатитын халдвартай гэдэг одоо 30-40 настай байхад ч юм эмчлээд ингэчих юм бол тэр хүн чинь хавдар болохгүй шүү дээ. Аль хэвтний одоо нэг юуных генийх нь бүтцэн өөрчлөлт нь ороод ингэ явчих юм бол хавдар болчихно. За тэгэхээр зэрэг тийм болох дээр эрт илрүүлтийн дэд хөтөлбөр бол маш чухал. За тэгээ яхаарахгүй хавдар одоо нөгөө халдвартай болчихсон B-ийн D-ийн халдвартай энэ улсуудаа бол эмчилгээний хөтөлбөр
Харахгүй л одоо имчилгээ хийхгүй болохгүй улсууд шүү дээ. Нэгэн тавчсан юмыг тэгээд ингээд юу болчих архивчсан болох тэр зэрэг имчилгээ. Ингээдээр өөс эрүүл мэндийн хөтөлбөр маань 3 л дэд хөтөлбөрт урьдчилан сэргийлтийн дэд хөтөлбөр, эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр, имчилгээний дэд хөтөлбөр гэдэг. Ийм. За тэгээд одоо бас хөтөлбөртөө таас дурдсан байсан шүү дээ. Сая өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр хотын дарга Батүлтэй бас уулзлаа. Тэрвээрээс хотын дарга бас нийгмийн онцлол хэлээ л дээ. Энд ч одоо яасан буянтай ажил вэ гэл. За яг энэ магтаал шиг сонсогдож байж болно. Гэхдээ хотын дарга хэлжсэн энэ имийн одоо ингээд та альтруу хэлсэн. Нэг нийгэмд сенсац дэгдээгээд байгаа одоо энэ сенсац намжигдсан байгаа асуудал гэвэл энэ имийг оруулж ирэх асуудал. Энэ имийн дэд сайд нь оруулж ирээ гэдэг. Нөгөө сайд нь үндсэн сайд маань ингэдэг гэд энэ бол нийгэмд бол бороо бүгд мэдчихэж байгаа. Энэ буруу зуруу яриад байгаа. Одоо бол шийдэгдсэн гэж таарж байна. Энийг бол орхиё гэж байна. Гэхдээ энэ им маань ороод ирлээ гэсэн тохиолдолд одоо яг энэ хөтөлбөр дотор та бас хэлсэн байсан. 2020 он гэхэд энэ гепатит энэ вирусын одоо энэ тархалтыг 50% бууруулнаа. Бүр цаашлбал 20 онд бараг Монголд үгүй болгоно. Тийм. За юун дээр тийм имчилгээнд дээр яг одоо жишээлхэд нийгэмд нэг ийм юу зүйл байгаа. Нөгөө ерөөсөө бид нар Монголын эрүүл мэндийн системч тэр ерөөсөө бүх хүнийх нь тархинд ингээд суугаад явцсан болох тэр ерөөсөө тийм энэ имчилгээ байж ижил юм явдаг гэж тийм ээ. Тийм учраас одоо жишээлхэд бид нар чинь нөгөө одоо тэр өвчтсөнийх нь хооронд эмчилж хөөж эмчилсээр байгаад ийм нэг тийм сэтгхүүтэй болчихсон. Яг энэ нэлээд буруу хандлага юм л да. За гэхдээ одоо нэг бодит байдалтайгаа зохицоод ажиллахаас өөр арга байхгүй тийм ээ. Тийм учраас за эмчилгээний тал дээр яг дэлхийн шинжлэх ухаанд вирус гепатитийн тэр тусмаа C-ийн одоо эмчилгээнд даруул үнэхээр хувьсгал гарч байна. За энэ дээр энийг бид нар 2012 онд л харж байсан. Тийм ээ, манай аав эмчлэгдээд одоо вирус нь устдаад ингээд 2-3 жил болчихлоо тийм ээ. Ингээ харж исэн. Тэгээд ийм болох төр зэрэг за энэ бол ерөнхийдөө шинжлэх эмчилгээний хувьд хувьсгал гарчлаа. За яагаад хувьсгал гарч байгаа юм гэхээр одоо биофизикч хүний хувьд тийм ээ. Энэ их гоё системтэй байхгүй. Одоо вирус чинь өөрөө тэр одоо RNA-тэй, DNA-тэй тийм ээ. Тэгшээлхэд энэнийг одоо хепатит С бол RNA гэж одоо англиар бол тийм ээ. Ribonucleic acid, монголоор бол ribonucleiding хүчил. Тэрнийг ерөөсө шууд өөрөө ингээд N-terminator гэдэг юунд нь төгсгөлд нь очиод ингээд юу ачдаг, наалтчдаг. Тэг үржихийн өрчлөлтийн зогсоочдаг. Энийг бол англиар бол direct acting antivirus гэж. Тэр нь вирусыг шууд атак хийдэг монголоор одоо багшлаад орчуулах юм бол тийм ээ. Ийм эмчилгээнүүд байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө хуучин хийдэг байсан эмчилгээнүүдээс илүү үр дүнтэй. Нөгөө гаж нөлөөнүүд нь баг байхгүй шахам тийм ээ. Тэгээд эмчилгээнийх нь одоо нөгөө effectiveness нь тэр нь маш өндөр. Одоо 90 гаруй хувьтай тийм ээ. Тэгээд ингээд бүх клиникийн туршилтууд нь хийгдээд ингээд Америкийн тэр нөгөө хүн сэмэг гэнтэлгээр батлагдаад ингэ гараад ирж байна. За тэрний эхний орж ирэх гэж байгаа одоо тэр софосбуур гэдэг юм одоо ингээд одоо дэд сайд хоёрын хооронд маргаан үсээд ингэсэн тийм ээ ийм асуудлуудыг Монголын нийгэмд тэр дээр харж ирсэн. Гэхдээ энэ дээр ерөөсөө манай нийгэмд эрүүл мэндийн яам дээр үл ойлголцол ийм зүйлүүд байсан. Гэхдээ одоо тэр нь бол ерөнхийдөө асуудал нь шийдэгдээд ингээд нэг голдролд орж явах шиг байна. Тийм болох тэр зэрэг энэ тухайн их яриад ингээд юу яагаад дэврээгээд нийгэм энэ төр нэг юм харж ирсэн л та. Таны одоо энэ эрүүл хэлэх хөтөлбөрийг одоо ингээд яг нийгэм ингээд таньж мэдхээс өмнө энэ асуудал босч ирээд энэ хин нэгний бизнес болох гээд байна. Тийм. Тэгэхээр хүмүүс юу харж байгаа гэхэлээ би ойлгоход тухайн үед тэгж харж байсан. Энэ бол бизнес болох гол байгаа юм байна. Тэгвэл одоо ингээд та ингээд гарч ирээд за энэ яг $900 орж ирээд нэг 2-3 сарын дотор яг нэг хүн шилээ би вирустэй бай гэж бодъё. Тэгэхээр над дээр эмчилгээ хийлгэхэд би бол эврүүл сар болно. Тий. Тэгэхээр энийг бол батлаад өгчлөө. Тэгэхээр одоо бол ингээд хөтөлбөрийн хувьд бол та бол энэ дээр сая батлаад өгчлөө. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол та сая ярьж байгаа. Одоо ийм яг энэ хөтөлбөрийн хүрээнд одоо он гараад 2015 оноос эхлээд ер нь үйл ажиллагаа бүр жигдэрнэ гэж. Тэгэхээр тэр им хийцэн орж ирэх вэ. Тий. За яг тэрэн дээр одоо ингээд яг бодит мэдээлэл бол юм л байгаа юм л да. Бид нар энэнийг бол жишээлхэд 2012 оноос хойш хөөцөлдөөд тэр Gilead Sciences гэж компанитай энэ оны ихээр уулзаад ерөнхийдөө үн өртөг. Энэ бол зөвхөн Монголд хэрэгжиж байгаа програм бас биш, тийм ээ. Египтэд орчихсон явж байна. Жишээлхэд тэр Софосбуурыг сарынх нь хэрэгцээ нь $300,
тэг яг стандарт эмчилгээ бол 3 сарын эмчилгээ шүү дээ. 3 сарын гэхдээ 3 эмчилгээ. Тэр нь бол sofosbuvir, interferon, ribavirin гэдэг. Тэр одоо жишээлхэд ribavirin бол ерөөсөө за тэр хоёр би хийсэн sofosbuvir, ribavirin хоёр нь бол ийм юу нь бол interferon бол 7 хоногт нэг хийдэг тариа. Манайд интерфероны үн их өндөр байгаа учраас энэ эмчилгээ бол бас тийм хүртээмжтэй хямдхан биш. Жишээлхэд энэ интерферон ч одоо ойролцоогоор нэг тонн нь Монгол улсад нэг 270-аас 400 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр зэрэг сарда 4 удаа хийхээр ойролцоогоор $1,000 болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг энэ гурвалсан эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд бол ойролцоогоор эн чинь нэг $4,000 орчим долларын үнэтэй болчихж байгаа. Sofosbuvir нь $900 тийм ээ. 3 сарын эмчилгээ. Интерферон ч $3,000 ойролцоогоор. За $3,900. За тэгээ нэг шинжилгээ энэ ингээд нэмэгдээ явах нь $4,000 тийм ээ. За ийм. Энэ эмчилгээ бол бас нэлээд одоо эмчилгээний үр дүн бол өндөр. Гэхдээ интерферонтой учраас 3 сарын эмчилгээ учраас интерферон бол яг нөгөө тэр гажнол гарч ирэх гэжэл бас ерөнхийдөө идэгч учраас бас учирт гайгүй тийм ээ. Хуучин стандарт эмчилгээ бол интерферон, ribavirin хоёрыг 12 сар 18 сар хийдэг байлаа шүү дээ тийм ээ. Тэр бол одоо тэрний үн эмчилгээ 12 сар хийлгэхэд жишээлхэд ойролцоогоор 1 сарынх нь $1,000 гэдэг юм бол нэг 12, 13, $14,000 эмчилгээ авах нь шүү дээ. Тэр нь одоо хямдраад яг нэг 4,500 орчим болж ийн гэж. Тэгээ эмчилгээнийх нь юу нь бол эффективнес нь бол хамаагүй өндөр. Тэр чинь 82, 90% таа тийм ээ. За тэгээд яг ингээд энэ дээр ингээд нэг ийм асуудал үүсээд энийг бол тэр Sofosbuvir одоо энэ жишээлхэд энэ Монгол Америк нэгдсэн улсад 84,000 байгаа 900 болгож хямдруулдаг энэ хөтөлбөр бол дэлхийн олон оронд хэрэгжиж байгаа. За энийг бид нар тэр Gilead Sciences гэж компанийн нөхдөөтэй уулзаад энэ бол яг ер нь явж Stanford-ийн нөгөө нийтэр network хүрээлэлээ сайжруулсны буйнаар тэр тэргүүн дэд ерөнхийлөгч гэдэг хүнтэй би өөрөө танилцаад ингээд уулзсан. За тэгээд уулзаад за манайд нөхцөл байдал ийм байна. Бид нар судалгааныхаа ажлыг ингээд хийчихсэн. Тэгээд ийм байна гэсэн. За танахыг бид нар бол ер нь их бодож байсан, ярилцж байсан. За тийм болох дээр зэрэг энэ дээр ингээд юу яа хамтраад ажиллах бүрэн боломжтой гэж бид нар 2-3 удаа уулзаад ингээд bijсэн. Дид сайд маань 4 сард очсон. Дид сайд манай анх хоёр ерөнхий консул байсан. Тэгээд амар санаа дид сайд бид гурван ингээд тэр компанийн нөхдөөдөө бас дахиж уулзсан. Уулзаад ерөнхийдөө асуудлууд нь ярьсан. Тэгээд дид сайд ирээд ингээд энэгээр хэвлэл мэдээлэлээр одоо асуудлыг гаргаж ярьсан. Ийм процесс болсон юм. Тэгээд яг уу энэ дээр бол ямар хардлага одоо жишээлхэд нийгмийн хувьд ямар хардлага байсан гэхдээ зэрэг ингэж хямдардаг ийм түүх байгаагүй. Ийм учраас энэ бол баг одоо нөгөө хулихны гэж монголчууд ярьдаг. $80,000 юм чи ягаад $900 болчихсон тийм. Тэгээд ингээд энэс их хардлага их байсан. За тэгээд ингээд яг уу нийгэмд ерөөсөө тэргүй ингээд их хүлээлт ихтэй байгаа асуудал болохтой зэрэг хин нэгнийгаа буруутгах ийм асуудлууд их олон гарсан. Ингээд яг уу тийм одоо хардлагууд их байсан. За гэхдээ бидний хувьд бол ерөөсөө юу гэж бодож байгаа гэхээр энэ бол бизнес биш ээ. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө хийх ёстой асуудал, хийх ёстой зүйл. Монгол хүнийхээ төлөө хийх ёстой юм. Тийм учраас энийг бол одоо хин хинийх нь хардлаганд оруулахгүй тул хамтын удирдлагатай болох хэрэгтэй. Тэгээд одоо бид мэрэгжлийн зөвлөлийн өнгөрсөн хагас өдөр байгуулсан. Энд бол манай тэргүүлэх эрдэмтэд оролцож байгаа. Нэмдаа хтамж, яа давагдарч доктор, Б давагдарч доктор, сэргэлэн доктор, оюун сүрэн хтамж, одоо гээд сандуужуу доктор, наран цэцэг доктор, даваадарч доктор Монголын элгэний чиглэлээр хамгийн одоо шилдэг ийм эрдэмтэд нь оролцсон мэрэгжлийн зөвлөл. Мэрэгжлийн зөвлөл бол мэрэгжлийн удирдлагаар хангаад явна. Ерөнхийдөө тэгээ бид нар бодлогын зөвлөлийг бас байгуулах гэдэг ажиллаж байна. Энэ бол шийдвэр гаргагч, бодлогын зөвлөл, бодлого гаргагчдын зөвлөл. Их хурлын гишүүд одоо ийм улсуудаас бүрдсэн зөвлөлийн байгуулна гэж явж байна. Тэгэхдээ ерөөсөө асуудлын гол нь юу вэ гэхтэй зэрэг тэгээ би бас одоо энэ дээр ингээд мэдээллийн жоохон дэлгэрүүлээ ярьчдаар хүмүүс бол бас их юу яаж магадгүй одоо ингээд за энд одоо бас нэг өөр юу гараад ирвэ тийм. За ер нь бол хамгийн чухал зүйл бол эмчилгээ бол гараад ирчихсэн. Эмчилгээ нь одоо хямд төсөр өртгөөр хамгийн боломжийн хямд төсрөөр оруулж ирэх талаар бид нар байдаг бүх чадлаараа ажиллана. Тэгээд монголчуудын хувьд бол маш их сайхан мэдээ одоо сая 10 сарын 10-нд Америкийн хүнс эмийн агентлагаас баталсан энэ эмчилгээг бол бид нар одоо үнэхээр одоо массын төвшөнд тийм ард түмэндээ одоо нийт юугаар оруулж ирж хийнэ гэж төлөвлөж байгаа. Энэ бол Harvona гэдэг эмчилгээ байгаа. Энэ бол тэр Sofosbuvir,
гэдэг дээр дахиад нэг компаунд ледипасфер гэдэг юм нэмээд энэ хоёрын одоо комбинац эмчилгээ байгаа. Энэ бол одоо яг нөгөө маркетинг нэр нь бол Harmony гэж байгаа. Тэр эмчилгээ бол ерөөсөө юугүй ирабаврын байхгүй, интерферон байхгүй. Тийм учраас нийт өртгийн хэмжээ бол их хямдхан орж ирнэ. Тэгээд одоо адилхан механизмаар явуучих юм бол одоо магадгүй бүр тийм $1000-аас дотгошоо эмчилгээ хийлгэх боломжтой юм болж ирнэ. Тэгэхээр энэ эмчилгээ бол нийтэд зориулсан их одоо нөгөө гажны маш багтай интерферон байхгүй учраас тэгэхээр ер нь бол одоо энэ сопосбуур орж ирээд яхад бол бидний одоо мэржлийн хүмүүсийн төлөвлөж байгаагаар бол эхний нэг зайлшгүй хэрэгцээтэй цөөхөн тооны хүнд 200-300 хүнд сопосбуурт эмчилгээг хийгдэж таарах ба тэрний дараа нь Harmony-н орж ирэх дээр зэрэг одоо нийт массын түвшинд хийнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй л ажиллаж байна да. Бидний бас ярилцах цаг хугацаатай. Тэгэхээр ерөөхдөө та нэг одоо би таныг 1 минут юм бас ард хэрэгтэй хандаад нэг мэдлээсэл гэж бодож байна л да. За тэгэхээр яг манай хөтөлбөр маань одоо эхэллээ. Тэгээд яг үндсэндээ одоо дараа жилээс бол ямарсан таасаа ярьлаа. Эхний 200 дүү цааш хөвгт. Энэ маань одоо үн төлбөргүй явах уу? Энэ дээр та яг товчхон хэлэг тэгэл ярилцлагаад байна. За тэгээд ерөнхийдөө үн төлбөрийн хувьд бол иймэрхүү бидний хувьд бидний ерөөсөө оном сан Монголын илгэний эмч нарын нийгэмдгийн зүгээс бол ямар зохион байгуулж байна гэхээр аль болох манайд эмчилгээнийх нь одоо өвчнийх нь одоо өвчин нэрвэгцэн улсууд их байна. Энэ дээр нийгэмд бол том асуудал үүссэн байна. Тийм болохоор аль болох хямдхан өртөгтэйгээр эмчилгээнч тэр шинжилгээнч тэр ийм байдлаар. Гэхдээ энийг бол мэдээж хэрэг одоо үнэгүй гэж хэлж бас болохгүй тийм ээ. Яагаад гэвэл зэрэг тодорхой хэмжээний юу гарах хэрэгтэй. Гэхдээ манайд ажиллаж байгаа тогтолцоо маань байж байна. Эрүүл мэндийн даатганы тогтолцоо. Энийгээ хэрэглээд аль болох хямд өртгөөр ингээд эмчилгээг нь явуулах ийм зорилго тавьж байна. Тэгээ ерөнхийдөө эхний үйл ажиллагаа болж тэгээд 12 сарын 13 14-нд бид нэр орон даяар эмчнэрийн сургалтаа эхэлж байгаа. Тэгээд бас одоо энэ зориулсан нийтийн лекц центр бид нар бас зохион байгуулна 15 16. За тэгээ эцэст нь хэлэхэд эмчилгээ C вирусын халдвартай, B вирусын халдвартай хүмүүст бол хямдарсан өртөгтэй эмчилгээ бол Монгол улсад орж ирнэ. Энэ бол баталгаатай. Тэгээд энэ энэний зохион байгуулахыг бид нэр бизнес биш, нийгмийн сайн сайхны төлөө хийх зохион байгуулах ажлаар зохион байгуулна. Энэ бол үндэсний хэмжээний ажил болно гэж бодож байгаа. Манай шийдвэр гаргачид ингээд дэмжиж байгаа. Тэгээд нийслэлийн зүгээс Батүл дарга, улсын их хурлын гишүүд, засгийн газар, эрүүл мэндийн яам бүгдөө дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо бид нар төвчээртэй, эв найртай ингээд сайхан цаашаа хамтраад ажиллах хэрэгтэй. Энэ бид нарт бол урдх нэг хонглын үзүрт бол гэрлээс том зүйл харагдаж байна. Тийм болох төр зэрэг одоо ер нь бол урагшаага хараад эвтэй найртай сайхан хамтарч ажиллах нь хэрэгтэй мал гэж бодож байна. За өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн бас урилгыг хүлээн авч бас бидэнтэй сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа. Тэгээ манай за баярлалаа. Ирээдүйд бас манай хүмүүр эрүүлэнх сайн сайхан амьдраасаа гэж хүсэж байна. Эрүүл Монгол хүний төлөө бид нэр хамтраад ажиллах хэрэгтэй. Хэрхэн үзэгчтэй өнөөдрийн бас манай нэвтрүүлгээр Оном сангийн удирдах зөвлөлийн дарга Даш Дурчин Наранбаатар ирж бас сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Энэ үрээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээ уулзалтлаа түр баяртай.